давтаж болохгүй давтах учиргүй түүх дахиад үргэлжилж байна. За ингээд хадам ихч ирсэн гинэ. Одоо мал дээр ирээ тийм ээ. Одоо бичиж зайлвал хонинд явна, хоньны ээлжинд явдаг боллоо. Тэгээд өвгөн өнөө ихчигээ хонинд явуулдаг болохоор өвгөн чөлөөтэй болцсон. За. Тэгэл нам орлоо тэмээгээ унаал айл ихсэл яваад байна те. Тэгэл айл болохдоо настай өвгөнтэй одоо тэр настай ус айлуудыг л хийх ёстой. Амьдрал заалгана гэл. Тэгэл тий яваад байдаг. Тэгэл яваад тэгэл нэг өөрийн дэвтэртэй нэг юм дэвтэртэй тэн дээрээ дайл өрхийн тэргүүнээс эхлээд авгааг нь бичээл хүүхдүүдийн бичээл ингээд цөмөл бичиж аваад өртлөөл яваад байдаг. Тэгэл явсаар байгаа тэгэл нэг өвгөний дотсон чинь за хүмүүс тэгээд юу яа тийм аа. Тэг чинь сар хойно хариулах юм аа манайх. Тэгсэн чинь нэг орой нэг бригадын тоо өртөгчгээд нэг залуу ирээд орой явсан хойно хүрээд ирлээ. Ирээд нөгөө чинь тэгээд ярьж görөө цай уугаа тэгээд суугаад нэг юм хэлэх гээд ярихгүй нэг олигтой ярихгүй тэгээд байгаад байна. Тэгсэн чинь хөөхөө чи нэг юм ярих гээд байх шиг яри санаа зовлтгүй яри гээл. Тэглээ тэгсэн чинь таны хөдөлмөр өдрийн хөлсийг өгөхгүй санаа зовоод байна гинэ. Жоохоо юм аа гэд тэгнэ зайл. Тий. Нөгөө залуу чинь. Тэгсэн чинь ямар өөрөөсөө өгөх гэж байгаа ш ямар хамаа үйсэн хийс ажиллахаа хөлсийг дугаа гаргаад ир чи гэж манай өгөж хамаагүй тачгна ч. Тэглээ тэгсэн чинь гаргаад нэг наас бичгээ гаргаж ирээ зайлвал 17 цаас 50 мөнгө гэ. Тэгсэн яах вэ жоохон манай нэгдлийн одоо хишиг буян наатах чинь зүгээр хөртчих наах наатах чинь. Нэг сарын юм уу? Нэг сарын хой. Сарын 100 малсны хөлс. Сарын хөлс. За. Тэгээд байхдаа өмнө нь хэдэн төгрөгийн солио авч ирсэн юм? Уг нь ажил хийж явахдаа юу? Сая 100. Юу сая юу лээ? 1200 тийм. 1200 тийм. Тий том солонгоос чинь. Тий. Тэгэл за одоо ингээд 6 ам болчихлоо. Тэгээд одоо энэ улсууд ч одоо ийм цайлаа авч идэг. Одоо яа тийж идэв билээ гэл их сэтгэлээр унсан гэж байгаа. Тэрийг ярихгүй нөтг чинь. Тэгэл айл гисэд яваад байгаа амьдрал заалгаад. Тэрийг хэлэхгүй байгаа. Хэлэхгүй. Санааг нь зовоо. Тэг яаж амьдрах уу гэж ерөөсөө хэлэхгүй. Тэгэл айл орой болохоор хоньныхаа ээлжинд явчихад орой ирэхдээ хоньны хотнохоо яхан дөхүүлчихэл тэгэл айл гисээ явчихдаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь амьдрал заалгаад яваад байсан юм байна гэдэг чинь. Тэгээд тийм цалиа аваад тэгэл маань хүн чинь бүр сэтгэлээр унаал. 17 цаас 50 мөнгөөр өөрснөө одоо юу ч байхгүй шүү дээ бид нар чинь. Юу ч болчихж байгаа юм чинь. Энд байхдаа яг нэг өрмөний мебелтэй байсан. 3 өрөө байртай байсан тэр нь улсын юм болохоор тэгээ хураагаад авчихсан. Нөө мебелээ нэг 11 мянгаар хөдөө аж ахуйн дээд сургуулийн нэг багш таваа гэсэн байхаа. Нэг тийм хүнд зараад. Тэгээ тэр хэдийг юм идэхгүй амьдрал үзээгүй ус урч ёстой нэг өөдгөө шүү дээ. Тэгээд хоёр чинь хөдөө гарахтаа одоо хөдөөний ус удлаг сайхан юмтай очино гэж дандаа чихэр воо чинь одоо үзм одоо өндөг хуурай өндөг гэхтэл 2 3 юм хайрцаг авсан байгаа шүү дээ. Юм том цаасаа хайрцагтай. Амтан өндөхгүй. Тий амтан хөндөх өөрснөө одоо тэр хуурай өндөгөр хоолоо хийж идэнэ. Хоолндоо хийж идэнэ гэл. Тэгээд одоо нэг тэмээтэй шүдэнзэ гэж байлаа шүү дээ. Шүдэнзэ чинь одоо хэдэн хайрцгаар нь тэр. Тэгээд чихэр воо үзм чинь дандаа хэдэн хайрцгаар нь. Тэгээ нөө хэдэн цаасаа тийм юм өрөөд дуусахгүй да. Тэгээд ерөөсөө хөгийн өстой нэг амьдрал мэддэггүй өстой хөгийн байсан байгаа шүү. Тэгээд өдөө очиад ерөөсөө тэр айлуудаар явна гэдэг чинь амьдрах аргачлал судлаад яваад байгаа царин тийм. Номын мөр хөөсөн. Тий. Тэгэл яг нэг өвгөн тэгээд зааж өгөөл тэгэл хөөрхөн амтан гүлэм оёг зааж өгөөл. Тэгэл тэр өвгөн чинь бас ойр зургийнхаа багаж нас өгөөл. Тэгэл манайд хар чинь жолооч 1-р баазын жолооч нар голцсон. Ирдэг боллоо. Бензин ячсан жолооч нар. Системтэй жолооч нар. Тэгэл 1-2 нь ирснээс хойш тэгэл одоо манайхаа чинь сонирхол тийм айл очсон гинлээ одоо ямар айл байд юм бэ ямар амьдралтай байд юм бэ яаж нээж тэгэл эхлээ тэгж сонирхож ирдэв. Тэгэл би юунээсээ дуулаад сүүлд нь чинь 5 дугаар бааз 25 дугаар бааз гэдэг баруун тийшээ явсан жолооч болгонд баг манайд ирдэг. Гадаа чинь зүгээр ингээл станд сарлаг хураацсан юм шиг л олон маш. 1-р баазынхан чинь зарим нь бүр 3 тэргүүлтэй явна шүү дээ. Тэгэл зөндөө машин л ирсэн. Тэгэл тэд нарт чинь хөөх юм жолооч нар чинь хийгүү сайхан шүү дээ. Юу л захин аваад ирнэ. Одоо нэг 200-ын цагаан ор тэгээд нэг литрийн нэгэд нэг дэвсрэг тэгэл одоо торго морг одоо юу л байдیں۔ Одоо хөдөө хэрэгцээтэй тийм юмнуудыг нөгөө хөдөөний айлууд чинь манайд загтаг. Бид хоёр чинь нөгөө жолооч нартаа загтдаг. Нөгөө жолооч нар чинь юу л загсныг олж ирдэг гэдэг.
Тэгээ өдөөнийхний чинь тийм юмарвар хангаж л. Нэг хэсэг бүр хангамж болсон Тий хангамж болсон. Тийм байна. Тэгэл юм захиад болж ирээд өгөөлэгээл байдаг. Тэгээ сүүлд нь одоо мал хавар тийшээч боллоо. Мал хуйчсаа гайгүй тэгээд нэг өвөл мал төрөөд яаж явах үед иж мал төрж явах үед чинь тэдний нөгөө айлын маань хонь ихрлээд явах юм. Ихэр хураг гараад явах юм. Манай хонь ерөөсөө ихэрлэхгүй юм. Манай хонь яас ихэрлдэг юм яас юм гэл манай хадна бигч. Гэхдээ эдний нэг хонь ихэрлдсэн байх юм. Манайхаас л ерөөсөө ихэр юм гарахгүй ямар сони ингээл. Тэгсэн чинь яг хонь хасэр хүн болохоор гүй яндангой гэрийн цаатлаад тэдний яндангой болгон бууцны баруун хойдолд жаахан уруу газар ингээд баруун талд нь тэднийхтэй бууцны адгаар уушиг ингээд баруун талд нь байдаг. Манайхын зөв дээд талд нь байдаг байхгүй юу? Тэгээ нэ баруун талын цаатлаар чи ингээд нэ хонь ингээд гадагшаа ингээд бэлчиж өрөөл ингээд явахдаа дандаа л газарын уруу голцоо явдаг. Тэгээд эгч тэргээр хонь энэ төр хурааж явж байгаа л яндангой гэрийн бүсэнд л хоргоны арьснууд л хавчуулаастай байх энэ төр гэж ярьдаг байхгүй юу? Тэгэл нэг санаач ордог л одоо хоргонд баасалдаж өрөөд өгсөн юм болов яасан юм бол гэл тэгж ил ярьцгаагаал байдаг гэсэн. Тэгсэн чинь нэг орой би хотон дотор ороод хургаан барьчихал тэгэл хотон дотор би чи тэгэл ирэнд сүулдэ хотон дотроосоо салхаа байлаа л да. Одоо хонь хургалаад ирсэн. Одоо хин ямар мал хаана ямар мал төрөх нүгэ хотон дотроо эргэлдээ яваад байдаг. Манай хатан мэгч ороод хоолоо хийнэ өвгөн гэртээ ороод тэгэл гэртээ байгаад юмаа хийгээл. Тэгсэн чинь нэг илүүгээр худалдаад авчихсан. Илүүгээрт нэг пүнз барихаа байцгаад нэг илүүгээрт төлөө хийдэг болчихлоо. Та илүүгээр худалдаад авчихсан. Илүүгээр худалдаад авчихлаа. Манайгаа сайжраад байна шүү дээ. Тийм нэг дугуй гэртээ болчихж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь гэрийн үүдэн дээр би хорог оруулчихад ягаад ирсэн чинь манай нэг юм сэхсгэр үстэй нэг хар нүдэн хонь майлаад гэрийн үүдэн дээр гүгээд ирд юм бэ. За. Гүйний одоо хургалаагүй ээжиж нэг сэхсгэр үстэй сайхан хонь л доо. Хургалаагүй ээж ягаад гүгээд ирж байгаа юм болоо гэж бодоод бүксийн татаад үтсэн чинь ноот юм байна. Дэлэнгийн бариад үтсэн чинь айгүй том дэлэнтэй болчих. Гүүгээл гэртээ орж ирэл манай нэг хар нүдэн хонь хургалцсан хургана байхгүй байна штэ гэд орлоод орж ирэхгүй юу. Тэр өдөр тэдний хоёр сургуулиас 4-р анги төгсөөд гарсан нэг охин тэрний дараа чи нэг хүү дөнгө 4-р ангид байлуу 3-р ангид байсан юм нэг хүү хоёр байсан. Тэр айлын хоёр баг. Тэр ямдангийн. Тий. Тэгээ тэр хүү өдөр хонд нь явсан. Хондоо явсан. Тэгсэн чинь л нэг хонь хээр хургалуулаад тургыг хайчгаад иржгээл. Тэгэл өвгөн нөгөө хүүгээ чинь дагуулаад харахгүй шүүн нөгөө хонио хөтлөл явахгүй юу? Хайх гэдэг. Хургаа хайх гэдэг. Харахгүй шин ямар юм болтох вэ? Тэгэл баахаа явж нэг хонь аргагүй шин ганц хонь юу гэж чи хургад нэг яах вэ зайлвал. Тэгээд буцаад ирсэн. Тэгсэн чинь маргааш нь манай эгч хонд явах байсан. Эгч хонд яваад яасан чинь хээр хашир хүн чинь ажиглаад явж. Тэгсэн чинь өглөө хондоо явахад нь нөдөр хоньны бууцны доот талд нэг юм хөрзөнгөөр хороо барьчихсан. Тэнд нь өхрөө тугал муглаа ууж өхрөө уйдаг байхгүй юу тэднийх. Тэгсэн чинь тэр өхрийнхээ зилэн дээр нэг жижигхэн цусаг хойно уйчихсан хургаа голсон болтой нэлээд том хурга хажуунаас хөлнөөс нь уйчихсан. Тэгээд байж илээ. Энэ одоо юу болоод байна даа гэж манай хатам эгч тэхгүй юу. Тэгээд маргааш нь хойнонд явахдаа нөгөө ч ажиглаад тэгээд яасан чи нэг тэдний нэг жаахан цусаг хойно хургалж гинэ. Тэгээд цусаг хойны хурга зайлвал жаахан жижигхэн хурга гарахгүй юу. Тэгсэн чинь тэгээд ийм хар нүдэн хурга гарсан чинь нөгөө манай нэг хурггүй болсон хар нүдэн хонь чинь майлж ирээл нөгөө хургын долоогод унж гин. Тэгэхээр за яг ийм хурга гарсан байна дээ. Энэ өхрийн жилэн дээр байсан өглөөний хурга нь яг л энэ ийм хурга байсан байна даа гэж ирээл. Тэгээд бүтүүхэн ороо нөгөө ч ирээл ажиглаад яасан чинь яг нэрээ тийм адилхан хурга байхгүй юу? Том хурга. Тэгсэн чинь яг манай дээр том хоньны хургыг аваад юунд авахулчаад маргааш нь өөрийнх нь цусаг төрчих байхгүй юу да. Адилхан нэг хуцсны хургнууд байсан байхгүй юу? Тэгэл тэрнээс хойш чинь би бүрч хотноосоо салхаа байлаа. Орооч ирээсээ тэгээд нунтан гонтлоо хургаа барьчихаа тэгээд хотон дотроо яваад байна. Яваад тэгээд дуутахаас нааш орж ирэхгүй би чи хотон дотроо л яваад байдаг. Тэгсэн чинь нэг хар хойно хургалах нэ. Хөвтөөл хөвтөөл босоод байна. Тэгсгээ тойрч яваад эргэж ирээл байсан. Тэгсэн хөвтлээ дүллээ хургаллаа. Нэг хург гаргаатглаа. Тэгээд би ерөөс орохгүй л тойрол байгаад байсан. Тэгсэн чинь айл явгаа мегамргоо гэдэг нэг юм налцгаар хамаартай авгаа байсан. Тэр яндаггүй авгаа. Тий, яндаггүй авгаа.
бас гарч ирээд хотын дотор яваал байна тэгсэн чинь бүрэн жаргалаа танаа хар хон хургалах гэж байгаа мó гэлдэг чинь тийм байна өө магмаргаа гээл. Тэглээ тэгсэн чинь тэгэл явж тэгсэн чинь нэг хург гараалгсан жаахан байж босдгүй нэ хон чинь ургалцгаад босхгүй байна. Ихэрлэх хон чинь босдгүй шүү дээ. Нэг ургалцаад. За энэ чи магадгүй юм байна тэгэл гордоос байжсэн чинь дахиад нэг хоёр дүлээ тэгсэн чинь дахиад нэг хург гараад ирэхгүй юу? За ихэр. Тий, тэгээд өнөө тэгэхээр тэр үед чинь нэг соёлын давталгаа гээд нэг ууттай юм эндээ дүүжлээд улаан тавуу мушуутай. Цагаан давуу хайч утас нэг хүүгийн боож яг хүүхэд чиг боож авдаг байсан байхгүй юу? Тэгээд нэг хайч хүүгийн хайчлах хайчтай хушуугийн арчих цагаан давуутай тэгээд илгэвчгээд бас нэг жоох юмтай гарангуут нь өнөө илгэвч хийж тийм болцсон байсан. Тэгээд нэг хүүгийн боогоод яагаад байжсэн чинь оо танаа хар хооны ихрэлцгээ юу байл гэж байна. Тийм байна уу магмаргаа манай хооны ихрэлдэг л юм байна гэж тэглээ. Тэгээд энэ чинь дугаал яваад тэглээ. Тэгэл тэр жилээч яах вэ тэгэл нэг л хооны ихрэлдэл тэгэл яалаа тэгэл 100 болохоор манай хоёр салаад буурчдээ нэг сайлныхаа цагаар. Тэгээд сахалт буурчдаг байхгүй биеиндээ хургаа зөрүүлдэг. Тэгээд 100 болоод намар болоод тэгээд яг сайн суугаа аваад ингээл намар болоод тэгээд өвөл бол мал төлөх болд юм байна. Мал төлөх болсон чинь төхөөд ирэх үед чинь би чинь ганц гэрээрээ бууя гэж цамчихлаа. Тэгсэн чи яах вэ гэцгээгээл гоо ямар ч байсан ганц гэрээрээ бууж төллүүлнэ гэж би чинь зүтгээд үлээд алийн болгон хургаа алдах юм манай хэдний ч хургаа алдсан юм билий. Одоо төлж барахааргүй хурга юу халаа. Ганц гэр бууцгаая гээл тэгсэн чи нэрээ тэгээл. Тэгэл нүүгээл манай хавар малынхаа төлөхөөс өмнө шиг нүүгээл. Тэгэл өөр бууцсан дээр уугаал хамлаад төлсөн. Манай 8 хойно хэрэлчтэй. Тэг ихлээ идүүлээд байсан байхгүй үү? Тий. Тэргээ мэдэхгүй юм чи яа тий. Тэр мэтэр тэгэл тэрнээс хойш тэднийтэй ерөөсөө хамт нийлж буухаа болоо тэр чигээрээс. Хадам их жоохон хардсан юм байна тий. Тэг хадам их хардсан хашир хүн чинь тэгээд тэр уулны хөдөө малтай байсан хүн чинь хөтөөхөн хардаад. Тий. Та тэр манад байдаг чи хүн. Тий. Тэгээд яасгаад тэгэл тэрнээс хойш ерөөсөө дандаа сахалт байгаал. Тэгээд жижиг сажиг юмнууд зөндөө болж исэн. Тэг 10-аад хургаа алдчихад хайгаад олохгүй. Тэгээд нэг өгөн юу яадаг байсан байхгүй юу? Хоргонуудаа жаахан боожоод ингээд том болоод хойно мал төллөөд ингээд дуусаад ихэд ирэхэд хотор цөмөө сайхан гэж холбож юу яачиж байгаа л нэг дүүшгээд нэг зураг зурж бичдэг юм байдаг шүү дээ. Хаа тэрий чи шипризэн сурвалж байгаа тургуныхаа сүүлийг sökж байгаад зүүдний доод альсанд нэгээд жаахан ингээд шахацдаг байхгүй юу? Тэр чин тэгээ тэр чигээрээ болчтой ингээд хар юм мэнг шиг хар юм. Хар мэнг болчих. Тэмдэглэж тийм ээ. Тий. Тэгээд тэмдэглэждэг. Тэгээд нэг 100 болцсон байсан юм аа тэр чинь. Тэгээ нэлээд хэдэн хурга дасраа залга болчих. Тэгээ сахалтай хоньоос дасраа залга болчихгүй да. Сахалтаа тавьчихсан байсан юм чи. Тэгээ хургаа хайгаад бит хоёр нэг бас 3 дугуйтай болцсон байсан юм аа. Тэгэхээр 3 дугуйтай унаал хоёулаа айлын хотод очиод нэг ойролцоо айлын хотод очиод айлын хотод дотор явж исэн чинь. Гэхдээ яг нэг малтгаа ингэж яасаар баян ингэж харьцаар байтал мадаа зүсээр нь цөмийн таньдаг болчих юм чинь тий. Тэгэл явж исэн чинь манай нэг хурга байна. Нэгээр орохгүй л хургнууд байна. Манай хурга байна гэж өвгөнтөл шивнэл тэгсэн чинь. Өнөө Яндонгийн хонинд уу? Өөр айлын хонинд. Тэгсэн чинь ингээд манай хахаас эхлээд гэртэн ороод яриад яасан чинь хурга нийлж ирсэн байхгүй. Нэ тэрэ гээд ерөөсө халгаахгүй л байхгүй да. Ерөөсө манай хонинд гаднаас юм нийлж ирээгүй энэ төр гэл. Тэгэл хотон дотор нь явж исэн чинь манай хурганаас байсан байхгүй юу. Тэгэл өвгөнд хэлсэн чи өвгөн за би бариад байж чи олж ирээд байл гэхгүй. Өвгөн бол нэг мал танихгүй. Тэр урагтаа танихгүй. Тэгээд олж ирээд байсан чинь хоргонуудаа баргийн олоод ирэхгүй юу би. Тэгээд нэг хөтгөч чинь бүсээрээч үлээ юу ч үлээ хоёулаа холбож аваад. Тэгээд энэ айлын хүний чинь дуудаад гаргаж ирж байгаа. За манай энэ танаа хоргонууд байна уу? Манай хоргонууд байна уу? Үзлгээл өвгөн би чи дуурах дугаалсан. Тэгсэн чинь нөө чинь гэхдээ одоо манай хон дээрээс айлын мал нийлээгүй юм да ямар хачин юм бэ гэж айлын авгаалтай гэж юм тэгсэн чинь. За сүүлийн сөхөөд харчихтаа та нар гээл тэгсэн чинь. Сүүлийн сөхсөн чинь цөмөөрөө хар тэмдэгтэй байж байгаа. Тэгээд ямар ч үг гэлгүй тэгээд хургаа ялгаад. Тий. Тэр ямаргүй юмнууд их байж та ажиг барна. Тийм ээ ингээд тий нэг мал мэдэхгүй юмнуудыг одоо яагаад тий нийгмээс гадуурхаа засаглан гадуурхаад ингэсэн явж байгаа. Та нам дахиад ийм муухай дагд орохтой тийм ээ хургийн юм. Тэр нэг айл байсан Яндонгойч юм бол Яндонгойч яг хөөх амт намын гişүн
нэг Сумын сайн малчин нэртэй тийм хүн байсан. Тэгээд цаанаасаа даалгавартай тусгай даалгавартай хүн байхгүй үү тэр чинь. Бас цалин авдаг даалгавартай. Тэгээд манайд чинь машинууд эрэхтэй зэрэгэл ороод ирдэг байхгүй юу. Тэгээд орж ирэхийн хөвөн дээр машинууд чинь тойроод ингэж явж яснаа балбаа янд гэдэг нэг балбаа гэж ингэж алхадаг хүн байсан. Тэгсэн чинь нэг очоо тэгээд орж ирэл за хүүхдүүд сайн байцгаана уу хаанаас хаа хурч явна тэргээл ярьдаг байхгүй юу. Тэгэл нэг чинь тэгэл яриад тэгэл жолооч нар нэггүй энэ үгүй ер нь яас их байцаадаг үгүй тэргээл дандаа нэг жаахан жолооч нар тиймэрхүү байдаг байсан. Тэгсэн чинь манай говьалтын 7 дугаар баазын нэг жолооч нэг усан их гэл нэг залуухан жолооч байсан юм аа. Тэр баруун талаас явхаараа дандаа манайхаар дайрч ирэн зайлвал. Тэгэл 2 дахь дөрөн ч үлээ 3 дахь дөрөн ч үлээ нэг ирсэн байсан чинь бас л тэгэл орж ирэхгүй юу. Тэгсэн чинь за өвгөнгөө та үнэмлэхээ үзүүлчих шалгах байцаах үнэлэхтэй бол тусгай үнэлэхээ үзүүлчихтэй та гэж тэгсэн. Наад ямар нэг үнэлэх байх уу мөн гээл. Тэгсэн за тэгвэл ингэж байцаахаа болж үз та. Дандаа ингэж байж жолооч хүн чон хоёрт чинь нутаг гэж байдгүй юм. Хаа хордсон газар хаа цааттай хавлтай газараа хоног дүнжөөд явж идэв. Хаа явхагаа бид нар чинь тань шиг хүнээр заалгадаггүй юм. Гэт юу ч гэлээ нөгөө жолооч чинь зад загнаад нөгөө өгнө чинь. Та яагаад дандаа ингэж хүн байцааж идэв. Тэгнээс хойш нэг Яндон гоч. Ярээс ингэ бодоод байсан чинь Яндонгоо наад халбаа хэнгэнүү тэр энэ чинь гээд өнөө танахын чинь доохолцгоо энэ чинь танахын чинь тандж ийсэн. Тэг зориуд таньдаг тэр намын гişүн хүнээр зориуд тавьсан байхгүй. Би наадах чинь амьдрал явж байгаа гэж хараад байсан. Гүү. Дараа тандалт байна шүү. Дандаа тусгай уусуудыг тавьж ийсэн байхгүй. Тийм. Тий. Тэгээд малын хор очдог тийм ээ. Хургийг мэдхгүй. Аль болохоор л одоо хургийг өгсөн болгоод яах гэл одоо тэгэл тий. Доохоцын юуг ингээд хэм бол чи одоо ингээд нэр хүндтэй байна аврага хэлсэн. Тий. Тусгай даалгавартай цалин авдаг байсан гэсэн ч дээр усуу тийм улсууд чинь бас тусгай. Тийм. Одоо цалин авч байгаа. Тий. Намын гişүү нэртэй нэг тийм өрхөө улсууд. За тэгээд гоё яриа ямар мундаг юм бэ яа. Би одоо хүн хэл биш. Айхамшигт. Тэгээд ч одоо яг хоо тэгэл маллал тэгээд сүүлд ч одоо бид нар ч одоо бүр хинт ч юу харгуул боллоо л да. Үнэ малтай болсон тэгээд одоо бид хоёр чинь өвгөн чинь айлуудаас хүрийн шир намар эзчний цагаар нэг өхрийн шир худалдаж ав. Хүрийн ширнүүдийг аваад. Тэгэл ширнүүдийг чинь сайхан шүүнд хийгээл нөө тараг цагаа юмд чи хийгээл яхан хожир хийж байгаа шүүнд хийгээл том гадааны 200-ын том пошиг тавьж байгаа тэрэнд чи шүүнд хийгээл сайхан шүүлэл идэлэл тэгэл зүсэл хөлдөөж байгаа зүсэл тэгээ сурнууд ёо зүгээр яриатал нэгээс сур ингээл өвлж нэгээл хашаа сарж юуна модны хооронд чинь татаад ингээл яачих штэ тэгэл үсийг хусаал тэгэл баахан сур хийж аваад тэгэл тэрний чинь сайхан идэлээд яачихсан сур чинь амархан сайхан их хүж аваад моциклэрээ чирэл ширүүн газар навтгаа газар дээгүүр чирээ давчдаг байхгүй. Тэгээд баахан давхиж ирэхэд чинь нөгөө сурнуур чинь илдэгдээд нэг шороонд газар чинь ясарга илдэгдээд нэлээд болгооч биш. Зөөлөрчдөг. Тий зөөлөрчдөг. Тэгээд илдээ зөөдрүүлээ. Технологи биш нэ. Тий. Тэгэж аваад тэгээд дахиад ирдэг. Тэгсээр байгаа тэгээд нэг баахан сур илдэж аваад хойдон жил нь үлүүдээ тэр чинь. Баахан сур дунд говь руу аваад явд юм аа. Баахан сур илдэж аваад 3 дугуйт дээр ачаал аваад ирсэн. Тэгсэн чинь нэг азраг адуунаас өчгөө төрөөд ирд юм аа нөгөөтг чинь. Нэг азрагтай нилээн хідэн дандаа байдсангүй голцоо нэг тийм залуу гүнөөдтэй нэг тийм. Нэг азрагтай тийм адуу гар өгөөд ирд. Тэгээ өнөө гүүгээ бариад бид нар манайх чинь бас нэгдлээ эхлээд нэгдлээс хэдэ гүү бариад. Тэгээд өнөө тэндээс айлаас тэгж хөдөлж аваад нэг тэр айлын адуунаас чинь нилээн хідэн гүү ирсэн юм аа. Тэр чинь 4-5 ч гүү ирсэн байх. Дандаа байдсан гүүнүүд голцоо. Тэгсэн чинь дошхон гэж ихтэй хинэгөөдөлж ерөөсөө барьж байгаагүй тийм гүнүүд. Нэг хоёр нүр өстой нэг чөтгөр шиг зад нэг нь бол бүр өстой хүн ойртуулдаг. Зүгээр ингэж хазаад ингээд хөлн тасгийгээд ингээд хазаад байдаг тиймгүй. Тэрийг би ерөөсөө ломхруулж чадаагүй. Богчлоод, цоргодоод яаж саах гээд ерөөсөө болдгоо. Ерөөсөө бардг алчих гээд ерөөсөө. За тэгээ ерөөсөө энэ гүний чинь хөлд нь өгөхгүй байх болж үзээд энэ чинь буцаад аваач гэсэн. Тэгээд буцааж азаргаар нь буцааж аваач тууж аваач гэсэн шүү дээ. Тэдний. Тэгээ сурмураа яасан мэдгүй нөртгөр нөхс юм уу яасан мэдгүй. Би ч 8-8-гийн сонирхдагчгүй байсан. 3 дугуйтай яаж авсан? 3 дугуйтай одоо тэгээд бодвол тиймэрхүү янз бүрийн юмны 8-аар л авсан байх та одоо.
яаж ич явсан юм. Хоёр захиж мотоцикл авсан. Эхлээд улаан яв аваад. Улаан яваа нэг Чехийн яв гэдэг. тий, чехийн. Дараа нь тэрнийгээ болоод цэнхэр нөгөө яв цэнхэр ийж. Планет ээж. Тий, ийж аваад. Тэгээд ээжтэй байж байхдаа тэр 3 дугуйтыг аваад. Ингээд ахаадаш. Тий, ахаад тэгээ 3 дугуйтаараа чинь хоёудаа тэр айл одоо хонь молон зөөн аргал төрш намарч нөгөө аргал малгаллаа төвж 3 дугуйтаараа яв нэг л мор тэргэнд сургачхад нэг хар мортой хоёр сайхан хар мор хөрөн мор хоёртой тэр хоёрыгаа тэргэнд сургачсан морин тэрэгтэй болчихсон өөрснөө тэргээр аргалаа төвгээд өвлийнхээ аргалыг овоолоод авчихна тэгдэг байлаа. Тэгээд тэр юутай тэгж байгаа тэг сүүлд нь машинтай болно гэд. Тэгсэн манайхаар идэг 1-р Азийн жолооч Лувсан очиргээд нэг жолооч байсан юм. Тэр анх эхэлж 91-р Азийнхнаас манад ирсэн баг та зайлвал. Тэгээд миний тэр холбооны яамд байсан ахтай их дөстэй хүн. Тэгээд бас манай тэр ахыг таньдаг. Завханд байсан юм бэ. Завханы хүн юм бэлээ. Тэгээд завханд байж байхдаа юунд завханы одоо холбоонд л ажиллаж исэн юм бэлээ. Тэгэхээр манай ах бас тэр завханы холбоонд ажиллаж исэн юм бэлээ л дээ. Тэгт нь хамт ажиллаж исэн гээд тэгээ манай ахыг таньдаг мэддэг болоо. Тэгээ манай ахаар очиод нэг чи тэгээ манай ах их гоё хүн байсан. Их өндөр нуруутай их буржигэр өстэй нэг сайхан тийм нэг гүрзийн маягийн нэг тийм царайтай манай тэр ах тийм хүн байсан байхгүй юу. Миний ах одоо сэтгэлээс ерөөсөө царайдсан гардаггүй. Их сайхан хүн байсан. Их буржигэр өстэй. Их гоногор өндөр нуруутай. Манай аав заримдаа гоногор нохой гэж загна, заримдаа буржигэр нохой гэж загнадаг байсан. Таны төрсөн ах юм биш? Тийм миний төрсөн ах. Миний хамгийн том ахын дараач ах. Хоёр дахь ах. Тэгээд тэр ах маань 58 онд энэ нөгөө Улаанбаатар Иркутская юу Орос хоёрын хооронд одоо энэ шугам биш энэ утас модны шугам. Энэ шугамд тавьж тэрийг удирдах явдаг тийм хүн байсан юм билий. Тэгээд намайг өнөө уршаа хятад руу явхад ах маань тэр шугам тавих шугамын ажиллаар байхгүй эзгүй байсан байхгүй юу? Явцсан байсан. Тэгээ би ахтайгаа уулзаж чадаагүй. Тэгээд намайг ирэхэд нас болцсон байсан. Тэгээд тэр ахынхаа гэрийг авч хөдөө гарсан шүү дээ. Тий. Тэгээд тэр ахынхаа гэрийг авч хөдөө гарсан. Тэгээ юу ярьж байгаа таслаа хийчих гээд байна. Тийм тэр жолооч. Ахтаач адилхан. Тий, тэгээд нөө чи миний дүүгээл надад ч ихтэй сайн тэгээд наашаа цаашаа явсан юм дандаа юм хүм загтдаг тэрүүндл юм хүмөө загтдаг гол юм загтдаг. Тэгээд тэр нэг очихдоо тэгсэн байхгүй гоо лохоза энэ Оросын элчинд нэг Семернов гэдэг үлээ хөнчлөө нэг жолооч байна. Оросын элчингийн жолооч тэр нэг өөрөө бас гараараа нэг гүүзөө хийчихсэн нэг тийм хөөрхөн тэрэг байна. Машин байна. Тэр машинаа зарна гэж байна. Тэр нэлээ бас сүрхий сэргэлэн хүн л дээ. Зарна гэж чи тэрнийг авчихаач. Бас нэг дулаан үлэг хөвгөнд тэрнтэйгээ байж хахад дулаан бас чамд ч хэрэгтэй шүү дээ. Жах юм ачаад эхнэр хөвгтэй ачаа явжсэн ч гэсэн чамд хэрэгтэй шүү дээ гэд нөө чинь. Гэрээ ачаад хоёр хуваагач болсон нүж яахгүй юу чи гэд нөө чинь. Манайх чи ер нь жолооч нар их ирдэг байсан болохоор ер нь бараг тэмээгээр бараг нүүж байгаагүй л дээ. Хамгийн анхныхаа нүүдлэр тэмээгээр нүүсэн. Бус цагт дандаа тэр жолооч нар нүүлгээд өгчдөг байсан. Тэгэхээр болоод өвгөн ч одоо бүр тэрэнд норхоо зоол өрөө тэрнийг л авахын тэр машиныг л авахын дон тусал байсан үйл дээ. Тэгж жагаад энэ юуны өөр хангаан зүйл сумын төв дээр нэг зүйл сумын төв дээр нэг гэлэн гээд нэг өндөр настай нэг тийм гэлэн байсан нэг тийм өвгөн их баян өвгөн малтай. Тэгээ мө авгаатайгаа хоёулахнаа өөр хүүхэд цөөтэй авгагийн дүүнгээд нэг залуу байд юм байна. Өөр нэгт өөрийн гэсэн өөр хүүхэдгүй их олон малтай. Малаа айлуудаар хуваагаа тавьчихсан. Өвгөн лөнийн тэнд явж байгаа л тийм хүн байна. Их сайхан зантай өвгөн байна. Намаа одоо ч хүн зээ юу л ач хүмүүн нэгэл зайлуу сүйд болоод байна. Тэгэл 2-3 дахиад манай өвгөн нэгээр их явнаа. Тэгэл нөгөө чинь тэр өвгөнтэй танилцсан. Их сайхан тийм өвгөн байна. Өвгөн имгээ хоёр байна. Тэгэл ингэж ярьж ирэлээс. Тэгсэн чинь сүүлд нэг хоёр нь тэр өвгөн ер нь их юмтай өвгөн шиг байна. Өвгөнөөс мөнгө гойгаад үзүүл яах вулаа гэл. Тэгээд яахгүй юу? Тэгсэн чинь нэг хоёр нь нэрээ тэгэв яад юм болоо гэж яриад. Тэгээд нэг жолоочоо ирэхээр бас яриад тэгсэн чинь тэг би та хоёрыг аваад очие. Гуруулаа очие. Гэл нэг ирэхээр тэгдэм байх нэ. Тэр чинь 2-3 жилийн дараа.
Тэгэл хоёулаа нэг дээлийн өнгө мөнгө үлдэж байгаа. Авгаад нэг дээлийн өнгөтэй, өөрт нь нэг дээлийн өнгөтэй. Тэгэл яхан жихэр ваа юм хүмүүс ажиллаацнаар захиж аваад. Тэгэл нэг орой давхид юм аа. Гуруулаа. Тэгээд тэр өгнөд яваад очив. Нэг хоёр хөшин чинь сүйд болоод хөрх юмтад. Тэгэл ярьж хөр сууж яснаа л нөгөө өгөн чинь л тэгж байна. Гэхдээ хөөхөл ахуу за ачхуу л гээд ачхуу гараа тэр хоёулаа нэг юм үзээд хийгээл. Гарлаа нөтгч. Тэгэл дагуулаад өгнийг дагуулаад гарсан. Тэгэл нийт удаж агаал орж ирлээ. Тэгэл байж яснаа өгөн орж ирэл хоёулаа гарыг гэж намайг бас тэг хамт гарыг л тэг. Тэгэл гарнаа өгөнтэйгээ гуруулаа гарсан тэгсэн хэд юм жижигэн намхан тайцтай юм башин гуттай маа нэг өгөн их чинь. Хэд юм хийдэг болтой юм. Тэгэл нэг башинд нь орсон чинь ингээд баашнахаа энэ тайзны дотор талаар ингээд давхар ийм тайз хийгээд яатсан. Тэрэн дээр ингээд нэг хулсан дашууруудыг чинь ингээ их баг хэмжээгээр нь арзмаар нэгээд бодлоор ингээд яриад л ингээд өрчихсөн бүр ийм юм. Янз бүрийн дандаа хулсан дашуурууд. Хулгаар юм. Их гарих, баг гарих, дунд гарих гэдэг одоо бүр янзаар бүдүү нарийн. Тэгэл за миний хөө одоо энэс сонгож байгаад нэг ин авчи. Одоо морь ундаг болсон хөө энэс сонгож байгаад өөртөө санаандаа таарснаа ав гэлдэг байхгүй юу. Тэгэл өвгөн үзэж багын дээдлийнхаас л авсан байх та нэгийг. За энийг л авъя да гэл. За тэгдэг нэгээ тэгээд аав гэл. Тэгэл өвгөн нөгөө юу байгаа л яриад одоо нэг юм машин ингэж байна гинэ би одоо ингэ нэг бүхэхтэй юм авах санаатай байна гэсэн чинь зөв хүмүүн зөв л гэж яана өвгөн чинь. Бас сайхан юм. Тийм тэгэл танаас л одоо тусламжил гуйж явандаа гойх гэж явандаа л гэсэн чинь. За хөө ярьж байгаад болноо хүмүүс ярьж байгаад болно л гэж байна. Тэгэл тэр өвгөн зайлвал одоо тэр үед чинь 18,000 төгрөг 18,000 баха тий 1000 төгрөг 18,000 юм байна тий. Төгрөг өгөөл. Дагуулж аваад сумын банкнаас авчихсан. Тий. Тэгээд авч өгөө. Тэгээд тэр машиныг авсан байхгүй юу. Тэгээд сүүлд нь тэр өвгөнд чинь тэр нэг цагаан ганс юу хөөрг байснаа өвгөнд өгөөд сайхан цагаан хөөрг байсан. Тэгээд өгсөн л дээ. Тэгээд оноотой гоё машин. Тэгээд машинтай болчихсон. Тэгээд сүүлд нь хар хорноос хотод ирэхэд чинь тэр машинаараа чи бид нар давхад байдаг байл чинь. Зүг. Тэр цаада өгөнч бас нэлээ хөдөлмөрч бас их сүхэтэй. Тэр чинь айгуу сайхан. Эдээ цагаатай хар хоринд байхад манайхын хар хоринд ирсэн хойно авгаатайгаа хоёулаа манайд айлчилж ирлээ. Өвгөнийг хот руу явсан эзгүй хойгоор манайд ирээд хөрхөө амт надтай бүр 3-4 хонсон шүү дээ. Нөгөө одоо өр хангаахан цөрмийн ааруул цөрмийн эзгэд гэж ярьд юм даа. Намрынхаа хоньны сүүгээд түүхийгээр нь хурааж агаад тэгээд буцалгаад нэг түүхий сүүгээр хийсэн ааруулын эзгүй чинь янзын гоё юм болно шүү дээ. Тэгээ түүхий сүүний тийм ааруулын эзгийг чинь өстө зөндөө их авчирж өгöd нөө хоёр чинь хурааж агаад. Тэгээд явж исэн хоёр нэг сайхан тийм хөгшин байсан хөрхий. Мартаж болохгүй авах зүгөө түүх төр жаргаж байна. Өнгөр соншоо зү